Ажил хий одоо хэр явагдаж байна? Хаврын ажил. Дажгүй. Одоо яг юу хийгдэж байна? Одоо цэнийг устгаал хийгдээл. Цэнийг устгах гэхээр яа нэг үг байна. Тэ одоо нэг газартын чиг өгч төмс тарих гээд эхлэв. За. Хэдэн гад яаж төмс тарьж байна? Би ч одоо нэг ер нь бол 2 га газартай нэг гад тарвас. Хагасгаад төмс тарин тэгэл бусдад нь үлдэгдэлд нэг ойр зүрийн төм манжин луун төл сонгон монгон тийм л юм. Тарьдаг юм да. Хүн бүлэхээр байна. Хэдэн хүнтэй үз тарах одоо тэгэл. Одоогийн байдлаар 2 ажилчинтэй. За. 2 ажилчин ямар хүмүүс вэ? Нэг аа хүү 2 идэг. За. Аав нь одоохондоо байхгүй байна. Хүүн байгаа. За. Одоо эн чинь ингээд төмөс тарих чи одоо эхний ээлжин цэник устгах гэдэг юм хийн. Тэгээ дараагийн ажлаар ямар ажил одоо ямар үе шаттай явагдах вэ? Тэгэл одоо цэник устгах гэдэг газараа нөө юу яагаад хагалж бордоо бууцсан моц одоо юу гэдэг тэрийг хийгээл тэгэл одоо тарина дээ. Тарих хэдэн сарын үед тарина гэсэн. Үгүй одоо энэ манай говьчууд бас харьцангуй бас цагаагаар бас эрт дулаараад энэ жилийн үед нэг дулаарч өгөхгүй шүү дээ. Одоо зарим улсууд суулгацсан дээр манай энд түнсээ өчигдөр өндөр суулгад дуусчлаа шиг зарим. Одоо өнөөдөр суулгаж байгаа бас ажиллах шиг энд. Тэгээд одоо хүн үз муутай учраас гараар суулгах ч одоо бас хэцүү. Тэгээд үрлэгч авахгүйд манай хүн уршаага явчлаа. За. Өнөөдөр эрэнд явж байгаа. Маргаашнаас авид ирэх хэлбэл тэгэл. Нөгөөдрөө суулганд энэ талаа бэлдсэн байгаа нь. Хүмүүсийнхээ газрыг үл. Үрлэгч нь ямар хүнтэй ирээнээс орж ирж байна? Ирээнд 5,000 он байна гэж шүү дээ одоо. Сая уцаар ирсэн. За. Тэгээд чухам орж ирэхдээ нэг гайл хил дээр татвармадаар нь юу болдг юм аа. Тэгээд орж ирэх л байх та. Хэллийн зүг юуны тоо хэн төлөө тийм дууд тэр чинь марс дуу юу? Тэр буруу дууд болчих. За нэг өөр нэг сайхан дууд болчих. Ямар дууд болчих? Дархан уула дайсан далдаагүй дайчин ирчүүд мандаж байсан ёо. Олон нийтгээл халуун хайраа онгон зүрхэндээ шатаж байсан ёо. Алах голын домогт манхан хатаж байсан зүсний тусал. За. Энд ч нэг яг тэр нэг тариан талбайдаар ирсэн байсан чинь цэргүүд энэ ч хөрхөн барилдаад байна. Тэгээ хүрээд ирлээ. За. Залуучууд ажил сайн уу? Сайн. За, алба өндөр үү? Өндөр. Хаана цэргийн алба хааж байна? Улаалаас ирээд байна тий. Энд ч тэгээд ногоо тэр хэд хонж энд? 20 гаруй хонж. 20 гаруй хонж байна тий. Одоо яг ямар ажил хийж байна? Одоо сонгон суулгана гэсэн. Сонгон суулгана гэдэг. Яг юу хийгээд байна одоо залуучууд маань? Төмсөө суулгаад дууссан. За. Одоо сонгоноо суулгана. За, чи хаанаас алба хааж байна? Би дундгоо сайхан аваагаас ирээд байна тий. Одоо хизээ халагдчихлаа? Одоо 10 сар болоо. 10 сард халагддаг. 10 сард. Чи бас та нар нэг оны цэргүүд үү? Одоо энэ цэргүүд чи одоо тэгээ халагдах нь ямар цэргүүд халагддаг? Одоо халагдсан сая өнөөдөр явсан. Өнөөдөр явсан уу? Өнөөдөр энэ яаж байгаа хүмүүс яв? Цэргүүд явв. Үгүй энэ чэнэс яваагүй. Ангаас л явсан. Тийм үү? Тий. За одоо тэгвэл та нар шахал цэрэг боллоо шүү дээ. Тий. Шинэ цэргүүд одоо ирэх үү? Тэгнь. За. Сайн байна уу та? За сайхан урчин уу? За ураг өндөр, ажил өндөр. Өндөр байл. Урагцаа. Түнсээ олчаал тэгээд байж байна да. Одоо энэ ой. Маачаад дорноо болоо 0.29 дугаар ингээ. Түнсний нэг баригад идэм одоо. Тийм нэг салаа одоо ногооны салаа гарч ичээл энд. Ногооны талуудаар ажиллаад ингээл өрг гүйцэтгээд. Одоо нэг га 200 л одоо 4 тонн төмс болчаал. Ажил хийлчээл ингээ байж байна. Одоо тэгээд одоо соёлтынхаа л арга хэмжээл авах гал байж байна да. За. Цэргүүд маань хэр ажил хийж байна? Манай цэргүүд ч одоо ганц ажлын ганц ноён руу одоо цэрэгтэл байгаа шүү дээ. Мандаж байсан ёо. Алах голын домогт манхан хатаж байсан. Монголын жаргалтай энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа баяртай ирхэн хүндэт үзэгчтэй.